За бид ингээд Хамбург 2024 оны зуны аялал эхэлсэн 2 хоногтой явж байна. Өчигдөр Хановерт хоног хоноод өнөөдөр Хамбургт ирчээд нэг хоноод Эльба мөрний дэргэд ирсэн ингээд бажина. Усанд ороод өдрөөс амар халуун байсан. Тэгээ одоо амар гоё юм. Ингээд байж энэ да. За бидний аяллаа миний охинд айлсгч да. Аяллаа 3 дахь өдөр бид Денмаркт ирж байна. Денмаркт. Чамхаа. Чи ямар брүк вэ? Storbaldsbruen гэдэг. Storbaldsbrücke. Копенхагны зүрээд явж байна. Тэгээд нэг гарлаас нөгөө арал руу усан дээгүүр 18 км-ийн гүүрэн дээгүүр гарч байна. Одоо миний хэн бодлоо бодороо. Юу бодлоо? Юу авмаар байна? Юу авмаар байна? Бодороо. Жижиг. За миний хүлээж байна. Гоё юм авах юм уу? Баяр үргээ 3 настай. Одоо ингээ сайн 3 нас хүрсэн. Сайн хэдэн нас хүрсэн? Сайн хэдэн нас хүрсэн? 3 нас хүрсэн юм уу? Баяр үргээ 3 нас хүрсэн. Заава. Баяр үргээ. Заава. За. За бид энэ Леголандд Денмарк Леголанд ирсэн байж байна. Леголанд. Үгүй сайна мамыг гоо ишээ зуух гээд орцсон. Дэшигээ гарах юм гинэ. Хүмүүс их байна. За бид эдэнчээ Копенхагны далайн эрэг дээр ирсэн байж байна. Бид энэ кампинг цацтай ойрхон ийм гоё далайн эрэг байна. Үжин сайна хоёр энд нөгөө нэг бахан хоолой гэдэг нэг юм сэлтгэнүүр загс. Далайн уснаас гараад тэднээсийг аварж ийн буцаж ус руу нуруулаад. Сайн өжөө наашаа да наагур чи нэл замагтай юм байна наашаа. Үжээ. Тэр элстэд рүү ночнаашаа. Чи яасан тэр аварж ийн үү миний охин? Ком, наашаа та. Хана мууш байхгүй. Мууш байхгүй наа. Чишээ цаашаа явахгүй наагур чи нэл замагтай байна. Ком ийшээгээ нь яв, окей? Ийм сэлтгэнүүр загснууд ийш. Энд бас нэг байна. Энд бас нэг байна. Ингээ ус руу харангуй бүр амар их байна. Тэр цаана 18 км үргэлжилдэг. Денмаркийн нэг эргээс нөгөө эрг рүү очдог. Оо энэ бүр амар том биш. Яа саяна. Нэг хараа. Oh my god. Үгүй нэг хараа би бүр амар томыг олсон.
ингээд сайхан явж байна. Юу юм ачаа? Аа? Авокадо юм уу? Jellyfish гэдэг юм. Jellyfish юм уу? Энд нэг нь хараа. Оо, энэ гараад ирсэн. Энэ гараад. Jellyfish. Тэгээд чи олцоо штэ дахиад хайна. За бид Денмаркт Копенгагенд ирчээд New Haven гэдэг Копенгагены төвд байдаг алдартай олон юм өнгөтэй байшингуудын юм годомжинд ирсэн байна. Ийм хандсан юм байна. Копенгагенд хоод идэх гэж байна. Ha? Ихэд. Dan Ossing, ha? Scotland. Das ist plus. Dan Ossing, Das ist kalt. typical Danish. In sandwich, open sandwich. Ийм юм байна. Амар гоё. Roast beef, fish, salmon, ужин, sushi. За бид Денмаркаас Малмö гэд Швед руу явж Шведийн урд хэсэг чинь. Бас түнэлээр орсон. Шууд далаад агуур түнэлт юм ба шүү дээ. Денмаркийн Копенгагены тэр хойд хэсгээс Шведийн урд хэсэг рүү ороход. Одоо энэ зам дээр далаад агуур явж байна. Тэр удаа үргэлжлэв. Доош яваад байна уу? Тийм ээ, ургаа яваад байна тийм. За сайн уу гэж морь унах чинь. Сайн нэ. Тэнийг ав. Энэ арай жижигхэн. Заяа. Энэ хоёр жижигхэн тооник унах гэж байна. Мама яа юм боштой. Мама яа. Сайн уу юу гэж аа? Чүчээ яахгүй мó. Мама яа. Чүчээ яахгүй мó. Чүчээ яахгүй. Аа. Сайн үгсийн самж. Тэ яага үнэртэй да. Намаа өгөе. За бид нар Шведэд ирсэн. Göteborgоос жоохон хоошоох оршдог. Нэг тийм далайн эрэг давуу гэдэг нэг тийм хөдөөний Баунхоф дээр ирсэн байж байна. Хоёр хүүхэд морь унж байна. Oh wow. So nice. Үчи урд. Сачаа сайн. 이거 매래야. 이거 무시한다 했다가. Амар урд. Шаав бистэй хүүхэд. 이거 맺고 산 байна зүгээр. Хэнэ ямар вэ? Хэнэ гоё. Аагаад байна. Тэ гоё гоод тэ чинь чөчөө уны гэдсэн мэдтэй. Мама.
Oh, so good. Гоё. Өнөөдөр нэлээд халуун болох нь эднийх ингээд юм гоё. Тэр харагдаж байгаа байшаа. Цаатлынх нь, дахианых нь үржүүлдэг тийм байшин байлээ. Энэ нь бидний барилж байгаа байшин наатлынх нь байна. Өөртөө дээд давхарт намдраа доод давхарынхаагаа Airbnb-гээр түрээслүүлд юм байна. Тийм хөргөө. Жижиг понинууд. За бид нар Швед, Норвегийн яг хил дээр ирсэн байна. Энд чинь Elgafallet гэдэг. Энд чинь хүрхрээ байгаа. Borgleden Elgafallet гэдэг. Одоо ийшээ хүрхрээ байгаа нь хүрхрээр очих гэж байна. Тэгээд нэг юм пявгаа чинь Royal Classic Denmark. Сайн онтаад байна. Би зураг аваагүй бичлэг хийж байна. Аха. За бидэд Ослогийн төв түрээд ирсэн байж байна. Яг одоо энд Deichmann гэдэг энэ төв номын сан. Нэг гата хүлээж байна. Одоо 3 минутын дараа онгох гэж нэг шаарч үзэх гэж байна. Номын сан, Ослогийн номын сан, төв номын сан ямар гоё юм бэ. Хүүхдийн ингээд юм давхартай. Хүүхдүүд ингээд номоо үзээд ингээд тавчуугаар нь хэвтээ тоглоод моглоод ингээд ширээтэй. Oh, so good. Picture books гэнэ. Тэгээ тэнцээ сайн нэг юм зурагч шиг юм байсан. Тэн дээр нь ургамлууд ярьж байгаа гэх тийм дэлгэцээр чихвчээр сонсоод ургамлууд хэрвээ ярихаар бол ямар ч юм гаргадаг байна гэдэг тийм амар гоё тайвшруулах тийм хөгжмөнтэй байна. Ойдлын машинтай ингээ хүүхдүүд дуртай юм өөртөө хурж ирж хийгээд заавал хүүхдүүд гэлт хүмүүс дуртай юм хурж ирж хийгээд эсгээд янзлаад өмсөж болдог энэ загвар мгор гаргадаг юм байна. Тэгээд энэ дүний тамир байна гэж. Тэгээд энэ цаатлын хэсэг нь болохоор 3D друкер хэвлэгч машин яг нэг бодитоор болгож гаргаж ирдэг. Тийм юмтай хүмүүсд өөрийнхөө зохион бүтээж байгаа юмнуудыг загваруудыг гаргаад одоо энэ шилэн хоргонд байгаа шиг тийм шиг ингэж хийж болдог гэж байна. Кино театртай, гейм өрөөнүүдтэй. Тэгээд энэ юу юм бол? Энэ бас 3D мөрөөдөө юм хэвлэгч юм шиг шүү. Амар гоё наацсан. Тэг хүүхдийн номын хэсэг болон тоглоомын талбай малбай хоол идэж ууж пикник хийж мэд юм иддэг юмтай. Энэ нэг хувцсан дээр даун дээр нэг хэвлэгч юу гардаг шүү. Юм шиг. За бид нар одоо энэ ой дотор алхаа явж байна. Энд чи юу гэдэг нэртэй ой гэлээ.
Тэгсэн чинь эндээгээр ингээд гоё янз бүрийн Би гадаа. хөшөөнүүдтэй. Би гадаа тэтэ. Чи ингээ баахан цагаан бандажнууд үлгөөстэй. Тэгээд гэрэл асдаг. Дээр нь ингээ гэрэл тавьцсан. Жигсээсээ яг цагаан бандажнууд байгаа байхгүй. Хэцүү хүмүүсүүд юуг бидний доор яагаад. Шүлэн газар. Ээ. Энийг л Тийм ээ. тэр дээр нэг эмхтэй өний бандаж байна. Эмхтэй өний бандаж байна. Нүстэй. За, Осло хот дээрээс харагдаж байна. Осло. Цасан дээр гараад ирсэн. Бид нэр Молийн өргөл дээр гараад ирсэн. Nice. За дахин би энэ бичлэгээд. Бичлэг хийж байгаа тэрэн дээр тэр жижигхэн бөөрөнгөө шүү дээ. Тэрэн дээр чинь За бид хэд уулны орой дээр гараад ирсэн байна. Бидний доор нөгөө нэг урт хамгийн дэлхийн хамгийн урт түнэл 24.5 км үргэлжлэж байгаа түнэл чинь байгаа. Гавуулан дээр гараад ирсэн чи айгүй хүйтэй. 7-8 градус байгаа юм уу? Ингээд цаастай. Уулан дээгүүр цаастай байна. Бид за бид одоо энэ Викингэр музейм дотор ороод ирсэн. Дээр үе Викингрүүд яаж амьдардаг байсан тийм газар ороод ирсэн гэж байна. Сайн аав хоёр ном сум харагдаж байна. Нормосгод шофер. Тэгээд энэ тэд нар яаж амьдардаг байсан байр, гэр оронгууд нь юу ямар аж ахуй эрхэлдэг байсан, хүүхнүүд нь юу хийдэг байсан гэдэг. Энэ дотор хүмүүсүүд нь бас яг байгаа. Яг энэ хүүхэлт ингээд юу хийгээд ийм газар ороод ирсэн. Үзээж байна. Юу гэж чам? Юу гэж чам?
Энд өнөөдөр харах гээд орой энэ Кристиансанд гэх энэ газраас Норвегиос Денмарк руу усан онгоцоор машин авчаад усан онгоцонд явнаа. Зохиогоо юм мэджээ. Энэ fish market тэр цаана харж улаан байшин. Тэгээ хэргэн тойрон дүр ресторанууд хүмүүс ингэж усан завтагаа ирж ингэ мэдчихэд буцаад явдаг. Super nice. Super nice тийм.